Сэтинус мэдээллийн хөтөлбөрийг сонгогдож байгаад баярлалаа. Хөтөлбөр үргэлжилж байна. Берлиний олон улсын кино наадмын үеэр жил бүр олгодог инхийн төлөө кино шагналыг Монголын кино уран бүтээлчид хүртэлээ. Тус шагналыг Догшин хар сүлдний нууц баримтат кино, мөн Монголын үндэсний олон нийтийн телевизийн бүтээл, Тусгай салаа 1 телевизийн олон ангит кино, Тусгай салаа 2 уран сайхны киног бүтээсэн гурамсан төсөлд олгожээ. Шагнал хүртсэн кинонууд бол эрт цагаас идэвхтэй хүртэлх Монгол цэргийн амьдрал, аж байдал, дэлхийн дахны инхийн төлөө үлсийг түүхэн болон уран сайхны хэлбэрээр үзэгчдэд хүргэсэн цогц төсөл юм а. Төслийг тухайн үед Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Улсын их хурлын гишүүн Болдын санаачлага дэмжлэгээр хэрэгжүүлжээ. Зохиолын судалгааг маш их сайн хийсэн. Бүр ингээд цэргийн анги дээр нь очиж байрлаад тэгээ бүр их маш олон хүмүүстэй уулзаад ингээд явж исэн учраас ямар ч байсан нэг тийм ард түмний сэтгэлд хүрсэн тийм хүн болгоны тийм хайртай кино болж чадсан. Тухайн үед бас яг тэр дүр тоолох болсон тэр завшааныг яг ийм том боломж гэж би ерөөсө боддоггүй байсан. Зүгээр нэг кинонд тоглох боллоо даа л гэж бодож байснаас ийм одоо ийм сайхан шагнал аваад өнөөдөр ингээд зогсно гэж бас төсөөлж ирсэнгөө. Энэхүү шагналыг дэлхийн энх тайван хүний эрх, байгаль орчны тулгамдсан асуудлуудыг олонний анхааралд хүргэж, асуудлыг шийдэхэд уран бүтээлчдийн хувь нэмрийг оруулах зорилгоор 2001 оноос хойш олгож эхэлсэн. Энэ сарын 13-наас 19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Берлиний кино наадмын хүрээнд 15 дахь удаагийн Cinema for Peace ёслолын арга хэмжээ болж, шагналыг тус төслийн зөвлөх продюсер, Улсын их хурлын гишүүн Болд Ахлагчтай баг гардан авчээ.